Тэгэхээр би өглөө бас ажилдаа ирэхдээ нэгэн сонирхолтой хоббитэй. Тэг нэг юм эрэг таксинд сууж ирсэн. 90 гаруй онгоцыг ингээд машинда пүрүсээр машинда ингээд дүүргэсэн ганхвах машин сууж ирсэн байгаа тий. Тэгэхээр та бас манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй. Хүмүүс бол ерөнхийдөө онгоцтой таксигээд мэддэг юм байна тий. Тий, ерөнхийдөө бол нэг тиймэрхүү ер нь бол одоо Улаанбаатар хот Монгол улс бараг амтхай байчаад байна. Нөө яг онгоцтой такси гээл онгоцтой ах гээл ерөөсөө нэр багтвал онгоц болсон ерөөсөө. Тэгээл юуны бүхэнд танаа ажлын хамт олонд ажлын өндөр хамжилт хүсье. За энэ таксинд маань ер нь хэдэн төрлийн онгоц байна? Хаанаас авчирсан онгоцуд байна? Ер нь бол энэ онгоцнууд маань бол ерөнхийдөө бол буян тухай нисгэд Бачаргад гэдэг онгоц зардаг нэг залуу байдгийн нисгэд өөрөө ажилдаг. Тэр хүнээс голд энэ онгоцнууд очиж авдаг яхна. Тэр онгоцнууд шинэ онгоц ирэл гана тийм онгоц ирсэн шүү, ийм онгоц ирсэн шүү ирж аваарай гээл. Тэр хүмүүсээ очиж авдаг юм да. За энэ хэдэн оноос эхлээд ер нь онгоц цуглуулв. Одоо гэрт нь бас нэлээ 200 гаруй онгоц байгаа гэж байгаа шүү дээ. Нийтдээ ер нь хэдэн онгоц байна? За нийтдээ тэгэхээр чинь би чинь 2018 онд Монголд ирээд ер нь нэг хоббитай бол ер нь өөрөө ч хүүхдийн нисгэд өссөн, буян тухай 7 дугаар сургуулийг төгссөн. Тэр утгаараа ер нь онгоц цуглуулъя гэж бодоод онгоц цуглуулж эхэлсэн дээ 18 оноос хойш. Одоо хэд гаруй онгоц байгаа юм? Одоо энэ машин дотор бол нэг 90 гаруй байгаа. Гадна талдаа нэг 72 байгаа. Гэрт 200 гаргаад тоог нь алдсан байгаа. Тэгээд нэг 400 гаруй 500 төгөж яваахаа. За хүмүүс хэрэг сонирхоод сууж байна. Зөндөө хүмүүс л ерөөсөө одоо антхаа гэсэн. Тэгэл такси максинд хаяах нь явна. Ингээл цуваа зогсчихэд минийхийг суглаад аваа явчих. Хүү яхаа та таксинд явд юм уу гэд. Онгоцтой такси тэгэл дундаас нь суглаад заахаа явъя гэл. Тэгэл явах замдаа онгоцны тухай ярьсаар гал бууж байгаа юм чи их гоё. Таны энэ бүр чихэнд хүртэл онгоц. Одоо бүр энд өгчөндөө онгоц бай. За энэ малгай дээр бас онгоц байна тий. Өглөө зэвсэглэнэ гэж аах онгоц. Ер нь л хүний хобби гэж зарим хүмүүс гэдэг. Хобби гэдэг арай л бас хоббитэй юу гэж инээгээл тэгшинтэй аюу хүнийг инээлгэж ин гоё инээр хүн тэр хүндээс над ч гэсэн гоё инээр гэж байгаа хүний инээлгэн гэдэг чинь тийм ээ ямар гоё юм бэ за захын эм хүртэл энэ төр гэх тэгэхээр чинь бөө инээдэн болол явчихаа тэр хүндээ гоё хүн их гоё кайф авч байгаа байхгүй би эндээ ер нь яагаад бас эх орноо зорж ирэх болов ер нь бол хүн тэгэл гадаад 7 жил болчихоор ер нь тэгэл Монголоо гэж ер нь бод ер нь Монголын хүн бүхэн л тэгж боддог юм гадаад сайхан амьдрал сайхан дэсэн ч гэсэн эх орноо гэж Монгол хүн гэж эх орноо л боддог юм билээ хамгийн түрүүнд муу сайн ч гэсэн хүний эх орн Монгол улс гэдэг чинь хамгийн сайхан. Тэр чинь Монгол улс бол амгалан тайван. Ер нь их дажгүй би Монголдоо ер нь хайртай. Манай Монгол улс бол гоё. Хичнээн стресс чинь уурсан ч гэсэн хүн өөрийнхөө байгаагаар амьдрах хамгийн сайхан. Гоё хөгжин тавьчихна өөрөө өөртөө. Гоё хөгжин тавиад бусдаа барж байгаа. Би өөж байгаа жоохон тийм гоё диско найт дуртай. Тэгэл ингээд жадал зогсоод би диско найт тавиад ингээд хүн бүхэл хараад хүү яхаа ямар гоё юм бэ бүгд цохоор наашаад өөрөө тийм яг тийм стресс байхгүй шүү дээ. Зогсоод хөгжмөө сонсоод хүн бүхэн хараад зураг аваад тэрэндээ өөрөө кайфтай их гоё шүү тахна. Тэр тоодгүй шүү дээ. Тийм юус даа өөрөөхөө зөв хүмүүсийг наалдчихлаа. Тэрийг бодохоор тэр хүн чинь өөрөө стресс сигнал дарнаж яах вэ? Тэр хүн чинь өөрөө стресс дараад нөгөө босод хүмүүстэй чинь стресс төлж байгаа байхгүй юу? Тийм учраас зүгээр л тайван тийм дээргүүл яг одоо ингээд сигналтай гэж яваад өгөх юм биш бөгөөд тийм ээ. Зогсчихлээ шүү. Тэгэл яг бахан хөгжмөө тавиад өөрийнхөө кафеараа тэгэл. Цогдод хобби. Таны гоё нөө диско найт чи сонсолт ямар ая тав? Ер нь Монгол хүн хөгшин залуу гэхгүй энэ манай Монгол хүмүүс бол эрэгтэй эмэгтэй хөгшин залуу их ажилсаг мундаг хаач хүний нүрийг олзуулах хаач гадаад юу харж яхад Монгол хүмүүс чи их мундаг ажилдаа бол аюу сайн. Тэр утгаараа залуучууд хөгдөл Монголд гадаад сурч амьдарч байгаа ч гэсэн тэр хүмүүс нь ирээд тийм ээ Монголд ирээд цаахан бас адилхан бүтээн байгуулалт юм те Монгол улсынхаа иргэн өөрсдөө дуртай ажиллаа хийгээ явж байгаасаа л гэж бодож байна хаан. Одоо тэгэл ээжтэйгээ эхнэртэйгээ гуруулаа лагаа да. Жоо гуйтартайдын гуруулаа тэгэл. Гэтэ яг харахгүй байна. Ачсэнэр маань цуг явцсан бүгд. Бүгд явсан гадаад дээр явсан гэр бүлээр явцсан тэгэл жоохон гуруулахын уйтартай л байна. Тэгэд гурал ямар уйтартай юм бэ? Гуралаа хэрэлтгүү жоохон. Тэгээд тоглож одоо бөө инээд болоод бөө ээж байж бөө өртөө хэрэлдэж тахтай өөр юм ярихгүй тэгэл их гоёо бид гуравчин тэгээд байж л юм. Та ер нь их ууралдаг хүн баг тий.
Хөө нэг уурлахгүй уурлах тийм юм байхгүй юу. Ягаад гэвэл би өөрөө Амьдрал гоё байна. гоё байна. Ягаад гэвэл би өөрөө энэ цуглуулганд байхгүй кафетэй өндөр кафетэй явдаг. Гоё мэдэр босод одоо ингээл хотод явж байгаа хүүхэд залууж хөксөн залуу гоё кайф авдаг байхгүй. Тэрнээсээ би хүү энэ ямар гоё машин бэ гэж хэлэхэд тэрийг сонсоод надад амар гоё кайф төрдөг. Тэгэл гэртээ ирсэн ч гэсэн би онгоцонд бараг л манай хүмүүстэй хүү ятарагчтай айл юм уу музей юм уу гэж хүмүүс гайхдаг байхгүй юу. Гэртээ орж исэн ч гэсэн тэгэл ороод тэгэл онгоцлоо юм чи надад. Гоё л дөө хүн тийм хоббитай мөрөөдөлтэй. Би яг хүн мөрөөдөл ч гоё шүү дээ тийм ээ. Яагаад болохгүй гэж тийм биз дээ. Хүн мөрөөдөл болохоос ш авна гэж гээгүй болохоор тийм үү. Хүн мөрөөдчлээвэл гоё шүү дээ. Юу ч яад юм тийм ээ. Бүх юм онгоц те.